Хүүхдүүдэд одоо амар хэлбэр арга заах, өөрийн аргаасаа тав хүнтэй явуулцъя. Ингээд бүтэн нотыг бол бүтэн татлага гэж явждаг байгаа. За тэгээд хагас нотыг эхний татлага. Дөрөвт нотыг октав. За ингээд ерөнхийд нь ингээ ойлголцдог. Хүүхдүүдээ тэгээ ингээд энэ эхний татлага, бүтэн татлага октаваараа хоош нэрээс хөдөлгөөнт гам уншуулдаг байгаа. Тэгээд уншуул дуусны дараагаар дууруугаа болвол ерөөсөө ми эхний татлага, ми октав гэл дуунуудаа нотлох өгчдөг байгаа. За ми эхний татлага, ми октав, соль октав, ре октав, до октав, ля эхний татлага, соль октав, соль ля, соль октав, до октав, ре бүтэн татлага, соль эхний татлага, соль октав, ми октав, ре октав, ре соль, ми эхний татлага, ре октав, ре до, ля, соль, до бүтэн татлага.